Жохон чадсан. Сургуулийн амжилттай төгсчлөө. Хүмүүс ганцхан яг энэ хүчийг хардаг. Гэхдээ ганцхан энэ хүчийг мэдрэхийн тулд бууж мөрснөгдсөн маш олон өдөр, хоног, сар жилүүд байсан. Гэхдээ би бууж өгөөгүй. Make sure your baggage is under the seat in front of you or in the overhead locker. Одоо балаа юм уу? Салаалыг үлдсэн байж маа түрээсэлсэн байр нар тусдаггүй. Тэгээд ямар ч халаалтгүй байсан болохоор амар хүүтэн байдаг байсан. Тэгээл ерөн гэр дотроо ч гэсэн күрчгтэйгэл байдаг байсан. Өдөр шалгалтын яруу гарсан. Нөгөө аккаунтинг тэгээд унцсан байсан. Унхаа мэдчихсэн болохоор нэг амар хүн дээр хүлээж аваагүй л дээ. Гэхдээ зүгээр л ойрд бүх юм амар навшин байна. Илэрхийлж мэдэхгүй байна. Яг юу болоод яагаад байгааг. Гэхдээ л амар навшин ядраатай санагдаж байна. Ерөн сэтгэл санаа бүр амар хэцүү болоод сэтгэл зүйч төр хүртэл очиж исэн. Маргааш миний төрсөдөр болно. 10-аас 19 нас хүрнэ. Тэг ганц хийж чаддаг байсан юм яг нойлын өрөөнд ороод амар уйлхал өгдөг байсан. Миний ингээд нурууны доор өвдөөд гэх юм уу? Ингээ хөдөлгөөр өвдөөд би тэгээд миний бөөр өвдөж явах үедээ гээд амар айгаад тэгээд имлэг дээр сая очиж эмчтэр үзүүлчихэд ирсэн. Тэгээд ерөнхийдөө бөөр биш нурууны одоо масл буюу булчингийн одоо зүгээр одоо юу юмтэй мах авчруулагдсан ч юм уу эсвэл нурууны суулц ч юм уу мэдэхгүй ягсан нарийн хэлж өгсөнгүү. Бараг сүүлийн худлаан хүн сүүлийн 2-3 сар өглөөнөөс орой болтол бүр яг товтон өглөө 10 цагт сургууль дээр очиод орой 23 цаг гэж ирж байгаа хгүй. Тэгээд энэний дундаа нэг 2-3 за боли 3 цаг амарлаа гэж бодоход бусад цагт нь дандаа ингээд суугаа бүр яг ингээд суугаагаараа ингээд хичээлээ шалгалтандаа бэлдээд байгаа. Тэгээ гэрэл амар санжин да. Гэрхнийгэл амар их санжин. Тийм болохоор ямар ч тач ихтгэл найдвар хүчээ бол алдаж болохгүй. Яг чадна гэдэгтэй бол байн итгэж явах хэрэгтэй. Ерөөсөө чадна гэдэгтэй итгэж явах хэрэгтэй. Гэхдээ дунд нь ганц хоёр унахад бол зүгээр дунд нь ганц хоёр унаад уйлаад би чадахгүй юм байна гэд гомдлоо ч гэдэг юм уу тийх зүгээр гэж бодож байна. Зүгээр л амар ядарч байна. Үнэхээр амар ядарч бүр яг одоо 11 цаг 30 минут болчихсон. Тэгээд гэрлүүгөө явах замдаа ингээд шалгалтаандаа бэлдээд явж байна. Өнөөдөр бол хичээлээ хийж чадчих юм шиг чадахгүй ч юм шиг санагдаад уйсан, шантарсан, өвдгөө тулаад ер нь бол талгаа гудаасан. Тэгээд маргааш ямар өдөр болж өрнөхийг стажинхэн бүү мэдгээ. Тэгээд маргааш уулзцгаая. Тэгээд хичээлээ хийж чадна гэж найдаж байна. Тарих тасгай оюун санаа минь сайн зэрэг байна гэж бас ерөөй. Тэгээд тийм байна. Баяртай. Тэгээд ажмаар бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн. Их дэлхийд чинь бүр ямар гой юмнууд оршин буу юм бэ? Нэг дор биш баг багаар. Тулка. Инфлюенсер. Бид шал танихгүй хөлөө баярлалаа. Монголын автор тэгтээ бүр Грецийг одоо Италиг би сурчилж байна. За. Юу бэ? Одоо элип үзгээ би тэгээ боддоо.
Яа, миний би арцсан чинь. Яа. Seafood гэдэг үзэж чинь одоо тэгээд ямар байхыг үнээр мэдэхгүй байна. Шууд хүнийх нь хажууд огж ихгүй тийм болохоор жүжиглэж гоё юм шиг байх бол. За одоо кент үзгээд байж байна. Бокс ивэнтээ үзчих дивэд авах юм байна. Зэ асаа мэцроо тулах гэнэ 10 км-ийн дивжэн дээр босгон дээр сайхан зэ ингээ үний татдаг байна. Тааштай. Үнээр намайг загас одоо юу болох үнэрч. Машин угааж өөр андаа нэг машин угааж угаая. Магадгүй хүчтэй байна гэдэг төгс байх биш. Харин зүгээр л бууж өгөхгүй байх юм байна гэж ойлгосон. Цаг хугацааны айсаар бодсон намын айсаа дарандаа. Яг чи минь дуу хамд орж ирлээ. Тэгээ одоо болохоор цаг хугацаа маш их төхөж байгаа болохоор би маш их ингээд догтлоод ингээд нэг тийм цаасаа баяртай байгаад байна. Хүсэлтэн дээр нэг 10 хэдэн хүн хурж ирэн. Тэгээ тэр хүмүүстээ зориулаад би ингээд бүр амар их миний одоо ингээд надад зориулаад цагаа гаргаж байгаад маш их талархаж байгаа учраас ингээд тэрийг илэрхийлээд хүн бүрт нь гоё цагаа бичиж байна. Тэгээд ингээд цагаагаа бичих замдаа бас нэг уйлж унчих гал бас нэг жоохон усан хөдөлчихгээл тэгэл байж байна да. Тэ таньдаг ч вэ, таньдаггүй ч вэ ингээд надтай өнгөрч мэндэлж зөөрлөж одоо юу гэдэг. Тэр бүх одоо тэр дулаахан хүмүүсийн буйнд хол гэрээсээ хол энэ хэцүү гэж хэлэх аяллыг маш гоё сэтгэл хангалуун дулаан бүлээхэн цаг нөө цог гал нь унтралгүйгээр ингээд даван дуусан байгаа байхгүй юу? Жигөөсөө би энэ их мундаг лагтаа хийж бүтээгээд байгаа юм бас мөн гэхдээ энэ бас хайртай миний дотны хүмүүсийн бас бүр маш том өөрийг одоо ингээд хөв нэмэр байгаа болохоор баярлаа бүгдэнд маш их баярлаа би төгсгнэ туулга төгсгнэ би 3 жилийн өмнө биш би анх энэ байранда орж ирээд ингээ хэцүү байна гэдэг ингээ бичлэг хийсэн. Одоо би төгсгнэ. За тэгээ төгсөлтийнхөө бичлэгээрээ уулзцгаая. Энэ мөч миний хувьд зүгээр нэг төгсөл биш. Энэ бол ядарсан бүх өдөр, эргэлзсэн бүх мөч. Алхам алхмаар явж ирсэн замын маань үр дүн. Stay яваарай миний дуу. Гэл өөрийгөө амар хацтай өнгөч боддгоо. Ийм найзууд бол амар хэцүү шүү дээ. Тэгэхээр амар хацтай боддтой. Нэсэн дуушаа. 7 жилийн өмнө онгоцон сууж үзэх миний мөрөөдөл байлаа. 5 жилийн өмнө гадаадд суурах миний хүсэл байлаа. Одоо би төгссөн байж байна. Одоо мөрөөдөл. Тэ. Одоо миний дараагийн мөрөөдөл юу юм болов?